Шинэ өглөөний мэнд хүргье. Та сайхан амарсан уу? Тэгээд өглөө бүр үеийн цагтаа хамт яваад баярлалаа. Хамтдаа энэ өглөөг Бурхны үгээр эхлүүлье. Хамтдаа залбирцгаая. Их эзэн аваа, энэ өдрийг, энэ цагийг тань даатгаж байна. Өнөөдөр та өөрийн үгээр бидний оюун бодол, зүрх сэтгэлд үгээ хийлж, та ишлэлт ойлголт ухаарлаа өгч, та биднийг өөрчлөн шинжлэх болтугай. Иесусийн нэрээр даатхан залбирлаа. Амен. За үгийн цагаар өглөө бүр хамт байгаа танд дахин баярлалаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа өнөөдөр Иохан номын 1-р бүлгийн 43-аас 51-ийг уншийе. За би уншийе. Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филиппийг олоод түүнд намайг даг гэв. Андрей Симон нарын хот болох Бетсайдаас Филипп иржээ. Натанаэлийг Филипп болоод Мосе хуйлдаа бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг бид оллоо гэсэнд Натанаэл түүнд Назараас сайн юм гарч чадна гэж үү? Гэхдээ нь Филипп ирээд харалтаа гэв. Есүс өөр рүү нэрж яваа Натанаэлийг хараад түүний тухай харагтун жинхэнэ Израиль залмих гэж түүнд үгүй гэв. Натанаэл Есүсээс та намайг яаж мэднэ вэ гэхэд тэр Филипп чамайг дуудахаас ч өмнө инжирийн модны доор байхад чинь би чамайг харсан гэлээ. Натанаэл Раби, та бол Бурхны хүү, та бол Израилийн хаан гэж түүнд хэлв. Есүс түүнд хариулан чамайг инжирийн модны доор байхыг чинь харсан гэж би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үнээс ч агууг үзэх болно гэд тэр үнээр би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн Бурхны тэнгэр ичнэр хүний хүүгийн дээр өксөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдваа гэсэн байна. Амен. За энэ хэсэг дээр Иохан бичгтээ Есүсийн дагалдагч нараа хэрхэн дуудаж, цуглуулж, сонгож байсан, тэдэнтэй хэрхэн ярилцаж өөрийнхөө дагалдагч болгож байсан талаар бичсэн байна. Тэгэн дээр бид нэр Натанаэлийг Филипп болоод хэлсэн үгэн дээр анхаарлаа төвлөрүүлье. 45 дээр Мосе хуйлдаа бас иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү Назарын Есүсийг бид оллоо гэсэнд гэж байна. За тэгэхээр нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр Израильчууд өөрсдийн месияг хүлээж байсан яг тийм нөхцөл байдалд байгаа. Месия гэдэг нь олон зуун жил иш үзүүлэгдсэн Бурхны хүү аврагч ирж өөрийн ард түмнийг удирдах Давидын удмаас нэгэн хүн тэр мөнхийн хаанчлалыг удирдах гэсэн иш үзүүлгийн дагуу тэд хүлээлттэй байсан. Тэдэнд бол хаан үнэхээр хэрэгтэй байсан. Яг тэгвэл тэд хамгийн сүүлийн иш үзүүлэгч Малахигаас хойш 400 жил ямарч чимээ аниргүй Бурхны зүгээс иш үзүүлэгчийн үг ирээгүй яг ийм нөхцөл байдалд дээрээс нь тэд Ромын колони улс байсан. Тэр төсөөлөд бодъё л та тий. Жишээлбэл одоо монголчууд манжийн иргэшээлд бас 200 жил байсан. Тэр үед бид нэр тусгаар тогтногож ямар их хүсч тэмүүлж ард түмэн ардын удирдагч тэр баатрууд хэрхэн их жилөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг байсан билээ. Тэгвэл яг л ийм нөхцөл байдалд тэд Бурхны үгэнд найдаж байсан. Тэд Бурхны илгээсэн иш үзүүлэгч олон зуун жилийн өмнөөс хэлэхдээ Давид хааны удмаас нэгэн хүн гарч ирнэ. Тэр хүн Израилийг хаанчлна. Түүний хаанчлал мөнхөд байх болно гэсэн. Тэд яг л хуучин гэрээнд болсон үйл явдлын тэр загвараар шүүгчдийн үе шиг тэр хаад Давидын Соломоны тэр хаанчлалын үе шиг тэр хүчрхэг нэгэн иш үзүүлэгч Бурхны хүн гарч ирээд Бурхны ард түмнийг удирдан Ромын колоничлоос чөлөөлж өөрсдийн хаанчлалыг байгуулна л гэж харж итгэж байсан мөн. Тэгээ Натанаэл Филиппийг олоод хэлсэн байна те. Мосе хуйлдаа иш үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Йосефийн хүү гэж. Тэгээ тэдний хувьд бол маш их exciting, зүрх сэтгэл маш хөдөлсөн,
өгсөн хүлээсийн тэр хаана нь ирчлээ гэсэн тийм мэдээг сонсгож байгаа. Харин Есүс тэдний бодсон шиг байгаагүй. Тэд газрын хаанчлыг бодож исэн бол Есүс эзэн харин Тэнгэрийн хаанчлыг авч ирсэн юм аа. Тэд Христийг энэ дэлхийн хаанчлаар л захирна гэж төсөөлж бодсон бол Есүс харин Тэнгэрийн хаанчлал та нарын дунд байна. Гэмшцгээе гэж тунхаглаж хэлсэн. Тэгээд бид газрынхыг боддог, харин Бурхан мөнхийн зүйлсийг хийж байдаг. Өнөөдөр магадгүй бид нар өөрсдийн өдөр тутмын амьдрал дээрээ төвлөрсөн. Бурхан миний залбиралд яагаад хариулахгүй байна? Гэх мэтчлэн олон зүйлс дээр магадгүй эргэлзэж, тээнгэлзэж, Бурханд эргэлзэж байж болох юм. Гомдолж байж болох юм. Харин Бурхан мөнхийн зүйлсийг хийж байгаа гэдэгт бүгдээрээ өнөөдөр анхаарлаа хандуулцгаая. Тэр энэ дэлхийд өөрийн сайн мэдээг түгэй гэж та биднийг өнөөдөр дуудсан байна. Та нар газар дээр биш, тэнгэрт эд баялагтай болоорой гэж Есүс эзэн хэлсэн. Бид өөрсдийн сайн үс, сайн мэдээ, Бурханы хаанчлалын төлөөх үйлчлэлээрээ бусдад Христийн хайрыг харуулах яг энэ амьдралын хэв маягаараа бид нэр тэнгэрт эд баялагтай болж байгаа. Бид мөнхийн зүйлсэд хөрөнгө оруулж байгаамаа. Мэдээж Матай 6:33-т хэлсэнчлэн эхлээд Тэнгэрийн хаанчлаа бос Бурханы зөвхт байдлыг хай, тэгвэл бусад бүх зүйл нь дагалдаж ирнэ гэсэн баг. Энэ бол үнцэнтэй зүйлсийн дараалал, чухлын дарааллыг ярьж байна. Эзэн биднийг ямар ч тосломжгүйгээр хаяхгүй, орхихгүй тэр бидний хэрэгцээтэй бүхий л зүйлсээр минь хангана гэсэн. Харин хамгийн эхлээд Бурханы хаанчлаа зөвхт байдлыг хайгаарай л гэж хэлсэн баг. Тэр магадгүй нөхцөл байдал хүнд хэцүү болох үед, санхүүгийн дарамтчилт ирэх үед, харилцааны асуудлууд гарах үед Бурханы үгийг дагах эсвэл өөрсдийн бодлоор үйлдэх үү гэдэг сонголтон дээр бид нэр ирдэг. Харин энэ үед ч гэсэн бид нэр Бурханы тухай бодож, түүний мөнхийн зүйлсийн талаар тунгаан бодож, түүнд итгэхийг сонгох учиртай юм аа. Тэгээ хамтдаа энэ цагийг даатхан залбирцгаая. Эзэн минь ээ, бид газрын зүйлсийг бодож, сандарч твдэж, амар тайвнаа алдаж, бид эргэлзэж, бид санаа зовж байхад харин та Тэнгэрийн мөнхийн зүйлсийг хийхээр төлөвлөсөн байдаг. Биднийг та өөрийн хаанчлалын төлөө, мөнхийн зүйлсийн төлөө амьдралаа зориулаарай гэж та уриалдаг таны үг өнөөдөр бидэнд бас ятгах байна. Бид өөрсдийн зүрх сэтгэлээрээ, өөрсдийн сүнс санаа бодлороо таны үгийг 100% дагахад, таны хаанчлалыг нэгдүгээр тавьж алхахад өнөөдөр та бидэнд тусалж өөрийн ариун сүнсний хүч чадлаараа нэгүслээ бэлгааж өгөөрэй гэж танаас хүсэн залбирч байна. Бид тэгж алхаж чадахгүй байгаа бол яг одоо таныхаа өмнө гэмшиж байна. Тэгээд үнэхээр тань руу харцаа чиглүүлэн тэр мөнхийн зүйлсэд хөрөнгө оруулж үнцэнтэй хамгийн чухал зүйлээ нэгдүгээр тавьж алхахад та бидэнд туслаарай гэж Есүсийн нэрээр даатан залбирлаа. Амен.